За дүд даалгавар чиглэе гэж чөтгөрийг одоо айлгаач тавина гэж юм тийм ээ. Мар траскри мантар. Мар гэдэг нь дүд гэж хэлж байгаа юм да. Дөрвөн дүд байдаг шүү дээ тийм ээ. Дөрвөн чөтгөр дүдчи тэр мар. Мар гэдэг чи одоо тэр нэг түүхэн дээр одоо одсон чимбүү илүү хэм билээ. Махагш одсон чимбүү шиг санагдтiin. Одсон чимбүү биш юм байна. Одсон чимбүүс хойш бурхан багшийг яг нөгөө нирван дүрд ороогүй нирван орсноос нь хойш нэг шавн байдаг. Тэр шавн нөгөө нэг Марта уулзсан гэдэг тийм дом гэдэг шүү. Марта уулзаад бурхан багшийг яг амьд сүрэн одоо нирванд ороогүй байхад нь бурхан багшийг чи одоо харж байсан чинь яг бурхан багш болж хувраах гэдэг. Өөрч үзүүлгээд. Тэгэхээр нөгөө Мар яг бурхан багш яг үнний бурхан багш болсон. Тэгэхээр бараг тэр нөгөө нэг шавн ингээд тэр бурхан багш ингээд мөрөгчээсэн гэж тийм дом байдаг шүү. Ом сарот таагаад мани шат ди гэжтэй. Ди тэ жуал дарам даату гарбе мани маха мани хирикия мани сваха гэжтэй. За ом сарот таагаад ом одоо төгөмжлөн залгсан бүгд тийм ээ. Мани эрдэн 100 эрдэн гэж. Мани шат эрдэн шат дип шат гэдэг нь болохоор 100 гэсэн үг тийм. Дип гэдэг нь болохоор 100 марин 100 гэсэн. Дип 100 шат дип тэ одоо та сак тав тэ нам тэгэхээр нөгөө гэж төгтөр өгсөн байна. Тишин яваад нэрмүү маринэ чам чотлаа чот гэж орчуулсан байна. Уг нь сак тав тэ гэж байдаг. Сак гэдэг нь болохоор тэртэй. Тав гэдэг нь тэр хоёр. Тэ гэдэг нь тэднэр гэсэн тэр утга явж байгаа. За жуал гэдэг нь бол түрүүн бас гарч ирсэн шүү дээ. Барва гэдэг гэрэлтэг гэж тийм. Дарам даату номын ин гэдэг лөө юу гэж орчуулдаг лээ? Даату чойн гэдэг юу гэж орчуулдаг лээ? номын чанар лөө. Дарам даату гэдэг нь бол нэг бас нэг утга нь болохоор юу гэсэн хам гэсэн үг байна шүү дээ. Хам одоо тэрний хамтай мах байдаг. Бас мах даату шүү дээ. Дарам даату чойн шүү дээ. Гарбе гэх нь юм боо те номын одоо ин би номын те дарам даату гарбе мани те эрдэн маха мани эрдэн хирикия зүрхэн эрдэн сваха те жимбада тоби арчтэй. За жимба банд моочны мантар гэж те банд гэдэг нь одоо хүлээс гэсэн үг те банд бас барилдлага гэсэн бас нэг тийм утга санаа бас явж байдаг л та. Жишээлбэл энэ техникийн баяр бий л те. Ямар баяр вэ гэхээр ракча бандан гэж баяр бий. Ракча бандан гэж. Ракча гэдэг нь болохоор хамгаалах гэсэн үг шүү дээ тийм ээ. Бандан гэдэг нь одоо яа түүхээр ах トゥ хоёр. Гэтэ ах トゥ хоёр ракча бандан чинь нэг нь болохоор яг эрэгтэй биш. Нэг нь эмэгтэй, нэг нь одоо эмэгтэй дүүний юм уу эсвэл ихчнэлүүд дэгдэгшээ санагч. Тэгээ бие биендээ одоо ингэж бандан буюу одоо тэр нэг юм зүүж өгдөг. Биений хамгаалж гэсэн тэр утгасан. Ракча бандан гэж нэг баяр болт юм аа. Банд гэдэг нь одоо тэр хүлээс гэсэн. Моочн гэдэг нь одоо хүлээсийн тайлах гэтлэх гэсэн тэр утгасан. Банда моочны мантар гэж юм те. Одоо тэр хүлээсээс тайлах, хүлээсийн тайлах гэдэг ч юм уу тийм ээ. Таре Бхагавате банд моочны сваха гэж тийм. За гэтлэх одоо гэтлхэн үйл гэж юм л да. Таарья. Одоо шамья гэж харж штэ. Пүрие тийм. Таарья. Гэтлэх Бхагавате жин одоо ялт төвлөөр нөхцгсөн тийм.
Энэ бол одоо юун дээр л явж байна л да. Дуудах гэдэг тийм. Жомдон дема гэж штэ тийм. Гэтлэг чихээ гэж тийм. Банд хүлээсийг тайлаа гэж тийм. Банд мочны сууха. За, подмочи сүмэржүрийн ав гэж тийм. Подмочи. Подмочи гэдэг чинь 파도침부. 파도침부 гэдэг нэг судар байдаг үстэй тийм. Ганжуурын автомыг хэлж байгаа. 유미인 그죠? Автомасак гэж тийм. Автомсак дарика мантар. Дарика мантар. Дарика. Дарика мантар. За, омнити. Омнити. За, на нак гэж үгтэй. Нити заами орчуулагаа бодоход мэдсэн ба. Ом нити гэдэг. Намаг сарбутанам гэдэг. Мөргийн одоо бүх одоо бурхтад те нараа нам одоо энэ явж нараа нам. Зөвхөн яах вэ те. Түрүүнийг бод тэр юун дээр л явах юм шиг байна л да. Түрүүн дээр нэг 2 дугаар яах бол 6 дугаар яах бол хоёрыг аль мэдхгүй байсан шүү дээ те. Тэгэхээр энэ бас 4 болон 6 дээр л явж байна л да. Мөргийг гэдэг үргийг маань тэр хувирлал нь болохоор намаг сарв жишээлбэл намаг сарв одоо юу гэдэг 4-р диалын олон тоонд оршин нараа бяг гэж штэ тий. Тэрийн шиг бүдэ бяг испугос буданам 6-р диалал дээр явж байна. Сарв буданам одоо бүх бурхтад мөргөө гэж тий. Ом маам миний за энэ дээр орчуулаа байна. За тэгвэл ом маам бурум ом маам бурум татята ом бурум намак самд буданам одоо бүх одоо бурхтад мөргөө гэж тий. Гунаа санжаана начаас а паритихат шасанам гэж тий. Това мэдвэ одоо шаса нам гэдэг дээр санжа нам дамба нам гэж яваач. Тэгэхээр энэ яаж яана гэхлээр бас олон тоон дээр явж байна гэдэг харагдаж байна тийм. Энэ олон тооны буюу 6 дугаар хандлагын олон тоон дээр явж шүү дээ тийм. Шаса нам шаасан гэдэг маань үзүүлэгч гэсэн үг шүү дээ тийм. Дамба үзүүлэгч. Шаса нам гэж тийм. Одоо това мэдвэ дамба намда гэж тийм. Одоо зөвлөлт одоо үзүүлж нэгваад гэж тийм. Ом кини тийм. 키네 За энэ дээр бол түрүүний ярьдаг зүйл дөө самжир буюу одоо тэр санди буюу нийлцэн байна л да. Татагат уд бав юм байна. Уд бав. Татагат гэдэг нь болохоор гişin шиг бав буюу дүгүншин залгсан. Уд бав гэдэг нь болохоор чумва. гişin шиг ба дүгүншин залгсан гарах гэж тийм. Дүгүншин залгсан гарах. Тэгэхээр а у хоёр нийлчгээр о болоод татагатод бав татагатод бав шанти гэдэг нь болохоор шанти шам гэж үг нь шүү дээ. Тэгвэл бас шам буюу одоо шива шанти гэдэг нь шива тийм. Вар гэдэг нь болохоор чок түрүүн дээр бас гарч ирсэн. Тэ гэдэг нь болохоор та гэж орчуулсан байна л да. Тэ гэж. За энэ бас санди уттам гэж байна. Уттам гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ? Тэр чок гэсэн үг. Сэрэл дамба. Дамба гэдэг шүү дээ. Сэрэл дамба тий. Бас уттам гэдэг нь төв дээр очилтоо юу гэж очилсан бэ гэхээр дамба гэж очилсан байна. Дамба буюу дамбагийн юу гэж очилтоо? Дээд тийм ээ. Дээд. За энэ дээр бас чок. Уттам гэдэг хоёр нийлээд уттамодом. Тийм ээ. Томодом гэж байна. Томодом. Татагатод бов тэ хомпат. Татагатод бов хомпат.